Та бүхэнд бүртөө иргэн давтан урилга. Тэгэхээр монголчуудын хувьд бол өргөнөөр тэмдэглэдэг үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын баяр мөн цагаан сарын баярын тухайн 7 хоногийн амралтын өдрүүдэд хэрвээ давхцсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүл амрах хуулийн төслийг өнөөдрийн хувьд бол улсын хурлын чуулганы хуралдаанаар эцэлэгдэн хэлцэгдэж байгаа. Тэгэхээр бид чуулган эхлэхээс өмнө энэ хуулийн нэмэлт заалтуудын талаар болон ер нь энэхүү хуулийн гол концепц агуулгын талаар улсын хурлын гишүүн уянгатай ярилцах гэж байна. Та студид давтан морилно үржиж нэг баярлалаа. Баярлалаа. Яг энэ одоо хуулийн хэрэгцээ нь ер нь хаанаас үүссэн юм? Монголчууд бага амраад байна гэсэн үг юм уу? Эсвэл монголчуудын амралтыг нь илүү зохицуулъя гэсэн үг юм уу? Ер нь яг гол одоо агуулга нь яг юунаас эхэлсэн юм? Ер нь нийгмийн харилцааг зохицуулъя гэдэг дээр хуулийн төсөл санаачлагдсан байгаа нэмэлт ийм заалт орж байгаа. Тэгээ зөвхөн 1999 онд анх монголчууд нийтээрээ тэмдэглэл өнгөрүүлдэг баяруудаа хуульчилж эхэлсэн юм байна. Тэгээ одоогийн байдлаар болохоор 9 баярын жилдээ 16 хоног амрах ийм зохицуулттай ийм эрхийг бол монголчууд эдэлдэг ийм хуулийн төсөв хууль байгаа байхгүй. 2022 оны 1 сарын 1-ээс хөдөлмөрийн тухай хууль шинжилж найруулагдсан. Тэгэхдээ дагаж одоо энэ нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хэрвээ одоо амрах ёстой хуулиараа олгогдсон амрах ёстой өдрүүд нь бямб нэм гарагтай давхцах юм бол яах вэ гэсэн зохицуулалт нь хоцорсон юм байна. Уул нь 1999 оноос 2022 он хүртэл засгийн газар шийдвэрлэдэг тийм одоо заалттай байсан, хэм хэмжээтэй байсан. Тэгтэл тэр маань болохоор орхигдсон. Тэгээ яасан мэхээр 2024 онд одоо шинэхэн парламент үүсчихсэн байсан. Тэгээд засгийн газар дээр одоо цагаан сарын өдрүүд давцж байна. Одоо яах вэ гэдэг шийдвэр нь гарахгүй маш их удаад л нийгмээрээ нэг тийм нэг савлсан үйл явдал болсон л доо. Тэгээд хөдөлмөрийн хуулийг судалж үзье. За тэгээд дагаж гарсан одоо нийтийн тэмдэглэдэг баяруудын хуулийг судалж үзэхэд 2022 онд засгийн газар зохицуулдаг байсан заалт нь байхгүй болчихжээ. Тэнгүүд засгийн газар нөгөө хуулийн заалт барьж шийдвэр гаргах хэрэгтэй байтал тэр заалт нь байхгүй учраас тулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ буцаад 22 онд байхгүй болсон залтыг нь эргэж оруулах юм байна гэдэг дээр хуульчдыг ажилуулад хууль тогтоомжийн тухай хуулиар судалгаануудыг нь хийгээд эргэж оруулж ирж байгаа. Ийм л өөрчлөлт юм. Тэгэхээр энэ маань нэг талаас бол хэрэгцээтэй зүйл учраас асуудлыг шийдсэн хууль оруулж ирж байгаа гэдэг зүйл байна. Нөгөө талаас ер нь монголчууд чинь бүгдээрээ л баяр дуртай шүү дээ. Одоо дургу юм шиг харагддаг хүн бүртэл цаанаа дуртай л байдаг гэж боддог байхгүй. Гэхдээ олон улстай харьцуулаад үзэхэд ер нь одоо амралтын тавгараа баярын өдрүүдийн тавгараар үзэх юм бол монголчууд ер нь хаана юу? Хамгийн их нь бол энэтхэг байна. 42 хоног амарч байгаа юм байна. 365 хоног 42. 365 хоногийн бямб нэм гарагаа оруулахгүйгээр 42 хоногт амардаг юм байна. За тэгээ өшөө ингээ Вьетнам, Шри-Ланк гэх зэрэг орнууд илүү тийм уламжлалт баяруудтай улсууд олон өдөр амардаг гэдэг статистиктэй байна. За хамгийн бага нь Америк 6-аас 10. Тэгвэл энэ болохоор федерал түвшинд байна. Яг ингээ мужийн түвшиндөө нэмэгдчихээр ер нь л улсууд бол 10-аас дээш өдөр амардаг. Япон 16 нэмэх гэж бас л нөгөө календараараа зарим жилдээ хагас бүтэн сайнтайгаар давхцсан, зарим жилдээ давхцахгүй учраас ингээ хэлбэлцсэн байдлаар. Тэгээ зөв яг энэ хуулийн төслийг анхны 2022 он хүртэл байсан зохицуулалтаар нь засгийн газар шийдвэрлэнэ гэдгээр нь ингээ оруулчихъя гэж явсан. За тэгээд хуульчдтай суугаад ингээ ярихаар хин нэгийг заавал зохицуулдаг байх шаардлагагүй маа. Одоо хууль нь ингээд тодорхой шууд одоо байгууллагууд хэрвээ эрхчдийнхаа төсвийг одоо төсөөлөх гэж байгаа болвол одоо ажиллаа төлөвлөх гэж байгаа болвол хуулиа уншаал одоо өдрүүдэд хараад хэрэг бям намтай давцж байгаа юм бол автоматар ажлын өдрүүд рүү цаашаага шилжих ёстой байна гэсэн зохицуултыг нь заавал засгийн газраас хараад биш тавьж өгье гэдэг дээр одоо бол зөвөр л унших юм бол сая түрүүн таны хэлжсэн наадам болон цагаан сарын өдрүүд хэрвээ давцах юм бол шууд арагшаага ингээд давцсан өдрүүд нь ажлын өдрүүд рүүгээ шилжнэ гэсэн ийм л зохицуулалт орж байгаа нийтийн тэмдэглэдэг баярынхаа хуулиндаа дагаад хөдөлмөрийн хуулиндаа тэрийг нь зааж өгч байгаа. Ийм л нэг энгийн мөртлөө араасных үндэснийхаа соёлыг өөр хүүхдтэй үлдээх үйц энэ том хоёр баяртаа ядаж нэг тулаад хэрүүлэхгүйгээр тэгээ нэг ойлгомжтой байдлаар аж ахуй нэгжүүд нь өмнөх жилдээ дараа жилийнхаа төсвийг бодож явахдаа ингээд давцлыг нь харчаар нэг иймэрхүү нэг энгийн зохицуулалтыг л хийж өгч байгаа. Яг зөв олон л саналууд бол ирж хилээ. Битүү өнөөдөр өдөр амрын хил. Одоо хамгийн шудраг ус санал хаанаас ирдэг? Хамгийн шудраг усаа. Тий одоо юу гэж байдаг одоо ер нь хоёр талын одоо хоёр талын аргумент байх шиг байна л да. Нэг нь юу гэхээр монголчууд чинь маш олон өдөр амарч байгаа шүү дээ. Тэгэхээр заавалчгүй одоо ингээд өдрийг нь салгаж хойшлуулах юм эсвэл урагшлуулах ямар хэрэг байдаг ингээд хэсэг байх шиг байгаа. Нөгөө хэсгийн юу гэж юм гэхээр одоо энэгээр чинь одоо жижиг дунд компаниуд бол хамгийн их одоо төлөөсийг нь төлөөнчтэй гэдэг бас юм баг шүү. Ер нь эндээс харж байхад бол хамгийн их одоо эргэлдсэн тэгтээ бодиттой биш одоо шүүмж ер нь таны хувьд бол яг энэ хуулийн батлагдах явцад анзаарч байгаа хаанаас ирж байгаа шүү.
Ер нь чуулган дээр ороод хилэлцэж явах үед болохоор ингэж анзаарчихсан. Бүгдээрээ одоо улсын хурлын гишүүд хууль санаачлахдаа нэлээд их тийм үе шаттай судалгаануудыг хийгээд тогтоомжийн тухай, хууль тогтоомжийн тухай хуулиараа бүрдүүлбэрээ хангаад ингэ орж ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд аль хавар өргөн барьсан хууль одоо ингээд ээлж дараагаараа орж ирж байгаа юм. Тэгээ ингээ орж ирж байхад болохоор ингээд тухайн үед хилцэсгэн шийдэгдэж байхад огт дурдаагүй байгаа асуудлуудыг гинт ингэж гаргаж ирж тавих жишээний иймэрхүү шүүмжүүд бол ирж илээ. Хэвчлэн одоо хувийн хвшлэд дарамт болох юм шүү, түрээслэх төлдөг газруудад хэцүү юм шүү гэд. Гэтэ энийг болохоор би тийм бас бодиттой л шүүмжлэл юм болов уу гэж бол бодсон. Гэхдээ яг зөвхөн хувийн хвшил гэж хэрвээ харах юм бол юу хах юм шиг байна. Төр төрлөөр хуваах юм шиг байна. За эрчим хүчний компаниудыг бодъё. Эрчим хүчний одоо төрийн өмчт ч юм уу те. Ихэвчлэн дулааны улирал дуустал амардаггүй байх жишээтэй. Тэгээ ихэвчлэн одоо амралтын өдрүүд нь амрах ёстой өдрүүд нь маш олноороо тоологдоод ингээ хадгалагдаад байж идэг. А зарим нэг тийм одоо томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүд жишээ нь үүссэн өдрөө амралтын өдөр болгоод ажилчдаа амраагаа цалингийн өгдөг эсвэл ажилуулдаг ч юм уу те. Иймэрхүү байдлаараас зохицуулт юм байна. Тэгэхээр хувийн хвшил болгоныг бас нэг тоогоонд хийгээд ижлэгийн юм шиг бодож бас болохгүй. Магадгүй медиа салбар бас арай өөр байдаг байж магадгүй. Гэхдээ яг зөв үндсэн хуулиндаа яг хуулийн төслөө хэрвээ одоо өмөрч хэлэх үг байна гэх юм бол 2022 онд энэ заалт байхгүй болох үеийн хуулийн хувийн эргийг судалж үзсэн. Ямар нэгэн байдлаар эдийн засгтай холбооч тайлбарсан тайлбар байхгүй. Зүгээр засгийн газар шийднэ гэсэн байхад тулгаад сарын өмнө шийдээд байгаа нь одоо нөгөө бусад байгууллагуудад төлөвлөхөд саадчруулж байна гэсэн одоо нэг тийм тэмдэглэл маягийн зүйл байгаа л өөр ямар ч тэмдэглэгээ байхгүйгээр энэ заалт байх болсон юм лээ. Тэгээ ер нь бол нэг тийм энгийн юм шиг мөртлөө бидний нийгмийн харилцааг шийдвэрлэхүйц ийм зүйлүүд нь ядаж хуульдаа тов тодорхой сууж өгөх нь зөв юм байна гэдгээр бол оруулж өгсөн юм байна. Тэгээд бүхэл гишүүдийн хэлж байгаа өнцгүүдийг бол сонсож хүлээж авч байна. Тэгээ магадгүй одоо жижиг дунд бизнес эрхлэгчид түрээс төлж байгаа байгууллагууд нэлээд олон хоног амраад ажиллаж чадахгүй мөртлөө түрээсээ төлөх гэж байгаа бол магадгүй бид нараас нэг тийм уриалгыг гаргаж болох юм. Одоо энэ бол үндэсний хэмжээний хоёр том баяраа ярьж байна. Тэгээ одоо өвлөмжлөл гэдэг бол бидрээс салахгүй. Хэрвээ энэ гэрээр одоо ажилчдаа амраагаад бүтээмжийг нэргээгээд өсгөнө гэж харах юм бол бас түрээсэн дээр нь харж үзээч. Тэрийг бол хуульчлахад бас хэцүү байна. Зүгээр яг нэг тийм сайн дурын байдлаар түрээслэгчдэд хандаад уриалга эдрийг гаргаад явхад бол асуудалгүй л гэж харж байгаа. Эдийн засгийн нөлөөлөл талаас нь аваад үзэх юм бол ер нь эерэг тал нь илүү байна гэж та бүхэн харж байгаа юу? Эдийн засгийн нөлөөллийг яг энэ хоёр баяр дээр тооцоолуулах гад үзэх гэхээр ер нь бол урд өмнө түүхэндээ хагас бүтэн сайн хэрвээ дамжчих юм бол ихэвчлэн зохицуулт хийж исэн юм байна. Бараг зохицуулт хийж байгаагүй үеуд олддгоо. Тэр одоо яаж ийгээл одоо засгийн газар жишээ нь 2024 оны цагаан сарыг хуулийн заалт байхгүй учраас зөвлөл сүгэ гэж гаргасан байхгүй зөвлөж тогтоолоо гаргасан тий. Тэгэхэд хувийн хвшил тэр чигээр нь аваад ашигласан жишээ тий. Тэгэхээр эдийн засгийн тооцоолол хэрвээ хөдөлмөрийн тухай хуулиараа аваад за нэг жилдээ одоо тухайн жилийн хагас бүтэн сайнаас хамаарад тий яг давхцаж байгаа хэсгээс хамаарад 1-3 өдрийг хэрвээ бодож үзье тооцоолох юм бол хөдөлмөрийн тухай хуулийн нөгөө 1.5 таваар бодох тэр өдрийн ажиллах хөлсийг ингээд тооцоолоод үзвэл дүн гарна. Гэхдээ яг бодит байдал дээр яг энэ хоёр том үндэсний хэмжээний баяр дээр дандаа зохицуулалтыг хийж нөхөж амраадаг юм байна. Тэгэхээр одоо хэрвээ бусад баяруудыг оруулан бодож исэн бол бас нэг өөр тооцоо гарах бах. Гэхдээ хөдөлмөрийн тухай хууль дээр одоо заавал нийтээрээ амардаг өдрүүдийг ажилсан тохиолдолд яах вэ гэдэг зохицуулалт нь хоёр ч заалт дээр тусч өгсөн байт юм лээ. Хоёр зүгээр эерэг талаас нь хараад үзэх нэг талаас энэ маань тодорхойгүй байсан зүйлийг л тодорхой болгож зохицуулт хийж байгаа асуудал. Нөгөөх нь яг энэ хуультай холбоотой авч үзэхлээр үйлчилгээний салбарын ялангуяа хувийн хвшил талдаа хоёр одоо алгаа ташаад тэгээд явмаар. Яг тэгэхээр одоо энэ чинь өмнө нь ажиллаж исэн бол амралтын тоо тодорхой болчихгод эдийн засагта нэлээд их хэмжээгээр одоо хүмүүс чинь баяраар одоо суугаад авахгүй нь гэртээ хаалгаад өгчжээ суугаад авахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр үйлчилгээний салбарын хамгийн их эргээр хүлээж авч байгаа. Ийм зүйл анзаарсан уу? Яа, манайхан бол тэгэл бүх баярыг ярьж ийн гэж бас ойлгож байгаа шүү лээ. Тэгээ баяр ихтчнэ гэсэн байдлаар шүүмжлүүд ирсэн. Гэхдээ яг ингээд янз бүрийн комментуудыг үзээд судлахаар нэг тийм манай монголчууд ажил хийх эрмэлзэлтэй байна гэж ойлгоцсон шүү дээ. Ер нь бол баярыг нэмье гэж яриаггүй. Зүгээр амралтын өдрийн зохицуулалт ярьж хахад биднэрт баяр ихтэй байна. Бид нар бүтээмжээ сайжруулах хэрэгтэй. Яг таны өнцгөөс бол ярьсан одоо асуудлыг бол та гаргаж ирж илүү ингээ ойлгох туз логик дээр чинь л да. Нэг юм дээр болохоор хөвчлэн одоо бидний одоо гаргаж тавьж
байгаа аргумент дээр доор нь хитрхи их амарч яадаг юм бэл гэсэн зүйлүүд бол бичигдсэн байсан. Тэрийг бас нэг талаар бол талархаж хүлээж авсан. За их баярлалаа. Тэгэхээр ямар ч хууль бол батлагдах хүлээлттэй байгаа. Тэгэхээр та бүхний ажил бас амжилт хүсье. Баярлалаа. Студид улсын хурлын гишүүн Хуянгатай ярилцлаа.